Бүгд найрамд Солонгос улсын хууль зүйн яам нь шийддэг иргэний асуудал, иргэдийн ганцхан Монголтой холбоотой асуудал биш. Бас одоо хууль ёсоор болон хууль бусаар оршин сууж байгаа хил дээр бас яг адилхан зөрчил гаргаад буцаагдж байгаа иргэд бусад орноос бас нэлээд олон байдаг байхгүй юу. Тэгэхээр энийг одоо яг хуулийнхаа хүрээнд тэд нар одоо яг Монголын иргэдийг ингэхгүй гэдэг юм шийдвэр бол гаргаж чадахгүй. Гэхдээ бид нар одоо энд виз зуучлалын төвөд байгаа 6 байгууллага байна уу? Энэ компаниуд Монгол компаниуд энийг Бүгд найрамд Солонгос улс элчин сайд яам өөрсдөө сонгон шалгаруулж тодорхой болцол шаардлага тавьсны үндсэн дээр тавьдаг. За солонгосоор материалыг бүрдүүлж чадахгүй учраас энэ зуучлалын компаниуд нь Монгол иргэдийн материалыг бүрдүүлж визэнд өгдөг штэ тийм ээ. За энэ компаниудтай нь бид нар бас уулзч ярих гэсэн олон удаа бас Солонгос элчин сайдын яам бол хэлж ярьж байгаа юм билэ. Тэгээ гол асуудал нь болохоор манай иргэд хил дээр очиод нөгөө материал дээрээ бүгэлсэн зүйлээ хил дээр очиод мэддэггүй, нөгөөдгөө судлаагүй явцсан. Тэгээд одоо нөгөө виз мэдүүлэхдээ өгсөн мэдээлэл хил дээрээ яг өөрөө биеэрээ очиод өгж байгаа хоёр нь зөрөөд идэг, зорилгоо тодорхойлж чаддаггүй, хизээ буцгаа мэдгүй. За тэгээд одоо ямар зорилгоор явж байгаа мэдгүй гэх мэт шалтгаанаар ингээд буцаагаад байгаа. За тэгээ бид нар бол одоо нэгэнт одоо хэлээр оруулахгүй бол визийн өгөх шаардлага байгаа мó. Гэхдээ визээ өгөхдөө ингээ материалаараа бүрдүүлээд шалгуурыг хангацсан учраас одоо журмынхаа дагуу болгож байгаа гэд ийм асуудал ярьж байгаа. За эрхэн зөрчигдсөн тухайн мэдээлүүд хэд хэд байгаа. Жишээл одоо багнасны хүүхдийг тий 24 цаг ингээд юугүй хоол ундгүй одоо зориултын биш байранд байлгалаа. За тэгээ одоо нөгөө Асиана Мят гэд олон авиакомпаниуд нисэхэд айл онгоцоор ирсэн тэрүүгээр нь буцаана гिचдэг. Тэнгүүд нөгөө онгоцоор нь буцаахын тулд цаг хугацаа алдаад хонуулж барьчдаг ч юм уу. Ингээ ийм техникийн асуудлууд бас гараад байгаа. Тэгээ бид нар тэр чинь байгаа одоо манай консулын газрын ажилтнууд бол одоо баг ингээд байнгын л тэр нисэх рүү ингээ одоо 7 хоногт бараг 70 нислэг байгаа шүү дээ. Маш олон нислэг байгаа. Тэгээ нислэг болгон дээр ингээд асуудал гараад одоо оны ихний байдлаар 511 хүн гэсэн баха буцаагдсан байлээ манай. Тийм тэгэхээр бид нар тэгээ зарим нь одоо биеинд нь халдсан, зодуулсан, за тэгээд одоо гар утсны зөвшөөрлгүйгээр булааж авсан эдэргээд энэ бүх асуудлуудыг бид нар нэлээд өндөр түвшинд тавьж байгаа. Солонгосын талдын тайлбар өгөхийг шаардж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол анхаарлын төвд орсон гэж ойлгож байгаа. Тэгээ Бүгд найрамд Солонгос улстай бид нар элчин сайд бол одоо байнга л гадаад яам, хууль зүйн яамд нь асуудлаа тавиад энэ тал дээр бас хариу өгөх, шийдвэрлэх ийм асуудлууд бол яригдж байгаа.